Орой мэндэрэг өдөртөө манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Хүрлбаатарын болгонд оролцохоор ирээд байна. Би өөрөө шин намтар фэйсбүүкийг ухаж үзсэн чинь дандаа л гадаад боловсролыг эзэмшиж гисэн байх. Ерөнхий боловсролооч хятад эзэмсэн байх шээ. Монголын боловсролыг томлож хамсных уу эсвэл дэлхийн боловсролыг дэлхийд очиж мэдчихэд Монголд авчрах гэснийх үү? Тэр миний хувьд бол тухайд 90-ад онд одоо их ад завшаан бас тохиож 93 онд Австралид дунд сургуульд сурч ирсэн. Тухайд бол Монголоос Австралид очиж амьдарч ирсэн манайхад хамгийн анхны гэр бүл болоод манай ээж Австралийн үндэсний их сургууль гэдэг нэг сургуульд магистр хамгаалж ирсэн. Би тухайд 12 3-тай жоох хүүхэд очоод бас дунд сургуулийн 3 жилийг бол Австралид өнгөрөөж ирсэн. Энийний дараагаар би бол үргэлж тэгж боддог байсан. Би гадаадд очиж юм сурна. Гадаадын хамгийн сайн сайхан боловсролыг эзэмшнэ. А тэрүүний дараагаар Монголдо ирж ажиллах хэрэгтэй, амьдрах хэрэгтэй, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр өөрөө чинь яг томилж байгаа бол би дэлхийн боловсролыг эзэмшчихэд Монголдо ирж түгээх юмсан чадах хатгаараа энэ нэг Монголдо Монголын хувь нэмрт оруулах юмсан гэсэн хүсэлтэйгээр явчихсан. Бидний дараагийн үеийнхэн боловсролын шинжилгээг хэлмэгдэгч шүү дээ. Монголын боловсрол бол хэтэрхий хэрэглээгээ барьсан шинжтэй агуулгатай боловсрол олгоод байна шүү дээ. Энийний алдааг засна гэж яриад байгаа мөртлөө бүрэн зассангүй шүү дээ. Юуных вэ? Таны яг хэлж байгаа үст яг үнэн. Би ч гэсэн энэ хэлмэгдэлтэй яг нэг гэж өөрийгөө боддог. Бид нар чинь 4-р ангиас ахуулаад кирилл бичиг заах аваад монгол бичиг зааж эхлээд тэгжсэн дараа нь 10-р ангид буцаад кирилл бичиг заах нь зүйтэй юм байна. Яг бол ерөнхий боловсролын сурагчдын төгслийн шалгалтыг кирилл бичгээр авах хэрэгтэй гэл ингээл. Тэгээ одоо яг миний үеийнхэн миний доошоо нэг 2 3 үе бол монголоорч үнэглээ сайн бичиж чаддаг. Одоо энэний үр дүнд өнөөдөр төрийн албаны бичиг хэрэгч гэсэндээ хөтөлбөрт нь ерөнхийдөө муу байгаа гэдэг бол та сайн мэдчихэж байгаа. Өнөөдөр одоо бид нэр бас ярьж байна. Ерөнхийдөө бол боловсролын салбар гэдэг бол ус төржиж болохгүй нэг салбар. Тууштай урт хугацааны доктортой бодлого явуулах хэрэгтэй. Гэхдээ доктортой муу гэж юм шиг одоо байгаа юмудаа ерөнхийдөө сайжруулад шин гадаад одоо юмнуудыг авч явах хэрэгтэй. Монголын боловсролыг бол илүү их нөө академик шинжилгээ ухаанд суурилсан гэж өмнө шүүмжилдэг байсан. Ялангуяа 90-ад оноос өмнөх 2000 оноос өмнөх үеиг бол бид нар тооныхоо томьёог, физикийн томьёог маш сайн мэддэг. Тэгсэн мөрчлөө нөгөөдгөө яг магадгүй хэрэглээн дээр ашиглах тал дээр бол таарах юмс. Сүүлийн үед буцаад хэрэглээний гэдэг юм руу бол нэлээд бас орж эхэлж байгаа шүү. Гэтэ энүүний яг зохистой хэрвээ одоо зөв зохистой тогтолцоог нь олж чадах юм бол аль алийг нь бид нэр ашиглаад явах хэрэгтэй. 90-ад оноос өмнөх боловсрол муу байгаагүй шүү дээ. Би Монголд л дунд сургуулийнхаа ихэнх үеийг л Монголд өнгөрөөсөн. Тэгэд би бол Австралид очиход тухайд би 6-р ангиас очиход би ангита хамгийн мундаг л 5 мундаг хамгийн мундаг хүүхэд байсан. Дараа нь хятад очиж сурж байхад хятадд миний сурж байсан сургууль хятад бас топ сургууль байсан. Миний ерөнхий боловсролын эрдмийн одоо мэдлэг боловсрол бол илүү байсан уу гэхээс дутуу бол байгаагүй. Бид академик боловсрол олгохдоо хэтэрхий их хэрэглээндээ биш нөгөө хүн бэлдэх талдаа илүү их алдаа гаргасан шүү дээ. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар Оксфорд ч юм уу эсвэл аль нэгэн нэмнийг даган дуурайхын оронд хүн байхад нь их бэлдэх хэрэгтэй болчиход байгаа юм биш үү? Энэ ширхэгдэлтийн шинжилгээний үр дүнг одооны үеинд яаж тааруулж хийх вэ? Одоо бол нэг юм биш ган төмөрийн ч нэг отгон байрын ч нэг юм гээл хоёр намд хаялгдсан юм л явах гээд шүү дээ. Яг л тийм болох гээд. Яг л энүүнийг бас одоо арт түмж гэсэн ярьж шүү дээ. Одоо нэг хэсэг Кембрижийн боловсрол гэж явж ирсэн. Одоо ган төмөр сайд үед ган төмөр санд Японд сурсан болохоор ш тэр юм баахан хүмүүсийг Японд сургана гэл. Ер нь бидний өөрсдийн боловсролын бодлого гэж юм байгаа мó үгүй мó гэдэг асуудлыг яг ярьж эхэлж байгаа байхгүй. Гэтэ гадаадууд ч гэсэндээ өнөөдөр Америкт жишээлбэл Билл Гейтсийн өөрөө аягүй том сан байгуулсан их нэртэй Америкийн боловсролыг болохгүй байна гэдэг шүүмжлэд яваад байгаа байхгүй. Нөгөөдөл нь болохоор нэлээд тийм хэрэглээ чал руугаа боловсрол өгдөг. Одоо би яг санахад намайг 10 жилд Австралид сурч байгаа жишээлбэл манай ингээд одоо тэ хөдөлмөрийн хичээл гэж бид нэр баахан хоол идэг, юм ойдог, физикийн хичээл гэдэг жахад би бол 99-р ангийнхаа сүүлээр иржсэн. Тэгэхэд би физик хийм дээрээ бол Монголын оюутнуудаас хол хоцорсон юмсан. Бид нар тэнд нэг хаяа нэг тийм туршилт энэ төр хийгээл H2O гэдэг томьёоноос бараг өөрөө мэдгүй шахам ирж хахад манайхан органик химээ эзэлсэн одоо органик бус химийг үзээ явж байна гэдэг. Тэгэхээр өнөөдөр яг тэр улсын боловсрол хамгийн сайн штэ гэдэг тийм томьёолол аягүй хэцүү. Зарим хүмүүс л хэлдэг Германы боловсрол маш мундаг. Хятадууд өнөөдөр одоо Японууд энэ төр гэдэг ийм улс орнууд бол өөрийн гэсэн хөгжлийн бодлогын боловсролтой бодлоготой болсон шүү дээ. Тодорхой хэмжээгээр бид нар мэдээж Азийн улс орнууд бол нэлээд шинжлэх ухааны тал руугаа байдаг. Гэхдээ хувь хүний боловсрол тэрэн дотроо ёс заншлаа яаж авч үлдэх вэ гэдэг бол маш их чухал байдаг. Юу вэ шүү дээ. Бидний уламжлал бол буддизм.
багшлаар мөргөд номдор мөргөдөг уламжлал тасраагүй шүү дээ. Гэтэл багш төвтэй үзэл, шав төвтэй үзэл эсвэл танхимын боловсрол хоёрлын дундах золиос саарамжихгүй, тасалдахгүй яваад байна шүү дээ. Энийг яцагцанд нь оруулах бай. Би бол багш төвтэй боловсролыг хувь хүнийхээ хувьд би дэмждэг шүү дээ. Яг надад бол их тийм ялангуяа анх австралид очиж сурж байхад бол айгүй тийм шок юм байсан байхгүй. Би аюу санд манай ингээ охин хичээлээгээ суучсан чинь манай нэг багш анги дундуур явж ирсэн аа. Дээрээс нь ингээ хийж байгаа минь ингээ харсан чинь сурагч нь шүү та юу хараад байгаа. Тэр бол оюутан Монголын одоо сурагчид оюутнууд биднэрт бол байж болшгүй үйлдэл واخгүй те. Бид нар хизээч багштай тийм зан аран шиг гаргадаг. Нөгөө талаар тэгтээ багшид илүү хэрэг мэдэлч гэдэг юм уу илүү хүндлэл олголоо гэдэг нөгөөх багш нь хүүхдүүдэд зодддаг, нүүддэг, ёс бус хайрцдаг ийм юм бол бас нөгөө талаас мэдээж байж болохгүй. Өнөөдөр бид нар айл нэг тал руугаа хивээх үү гэдгээсээ илүү ярихаасаа илүүтэйгээр нэг нь л Монгол бидний та хэллээ шүү дээ өөрөө бидний ёс заншил бол багштайраа мөрөгдөг хүмүүс. Гэхдээ тодорхой хэмжээгээр яг тэр хүнийгээ дагуулад яаж Монголын багш нарыг улам ёс юутай болох вэ? Ёс суртахууныг нь улам яаж сайжруулах вэ? Чадварыг нь яаж сайжруулах вэ? Хүүхдүүд нь өөрснөө өөрөө ирэхгүй хүндлэхийн аргагүй тийм сайхан багш яаж байлгах вэ гэдэг дээр нь бид нар анхаарах хэрэгтэй болохоос биш бүр хивээгээд ерөөсөө тэг хүүхд нь өөрөө бие хичээлээ ямар хичээл үзэхээ шийднэ. Миний эрх мэдлээ гэдэг ийм асуудал яриад эхлэх юм бол бас амаргүй юм бэл. Би тэгэд яг нөгөө шилжтийн насан дээр яг Австралид байсныг болоод ч тэрөө манай ээж хоёр хүртэл том шоконд орчихсон. Би ээж хоёртойгоо муудалцсанаа нүүбээр батлагдсан хүүхдийн эрхийн дагуу бол энэ гэл миний орон зай миний эрх мэдэл гэдээ яриад гисэн чинь ээж хоёр минь мэдээ зүгээр л Монгол эцэг их тэр одоо өөрсдийнхээ нөгөө уламжлалт арга барилаараа л хүмүүжүүлэх гэж үздэг. Охин нь болохоор гадаад хүүхд болсон байж байгаа. Тэгээ бидний хооронд хүртэл маш том зөрчил энэс бас боловсрол тэгвэл стандарт байх шаардлагагүй харин бусдын даяарсан ямиг өөрсөндөө авахта дангааршуулж ахуудад харуулж авах хэрэгтэй гэж хэлэх гээд байна да. Яг тийм. Өнөөдөр одоо ямар ч улсын хөгжлийн бодлого, ямар ч улсын салбарын бодлого ч гэсэн тийм болсон шүү дээ. Бид нар 90-ад оноос хойш зөвхөн боловсрол төдийгүй бусад олон салбаруудад гадны эмийг шууд хуулбарлаж авчирж иж гэж үтсэн. Бид нар жишээлбэл төрийн удирдлагын систем гэдэг тэгж яхад бид нар Шинэ Зеландын бодлогыг авчирж ирээл merit систем гэдээ оруулах гээд бараагүй. Одоо яриад байгаа шүү. Монголын өнөөдөр хөгжлийн бодлого гэдэг Америк моторн дээр Японы дугуй тавиад энэ тэндээс баах юмнууд нийлүүлээд авчирж ирээд тавьсан ийм л өнөөдөр бид нэр машин дээр суугаад явж байгаа улс болчиход байгаа байхгүй. Мэдээж гадаадын авахар юмнууд бол байлгүй яг хэрэглээний тодорхой хэмжээгээр бид нэр хэрэглээний тулгуурсан боловсролыг бид нэр хэрэгжүүлэхгүй болохгүй байна. Яг бол сайн төслийг хэрэгжүүлж мөнгөний олмоор байна, юмын сургамаар байна. Нэгэн сургамаар байна. Бидний өнөөдөр Монголд төгсгөөд гаргаж байгаа залуучууд маань дэлхийд очиод өршөлтмөр байна. Microsoft-д очиод ажилтдаг, Apple-д очиод ажилтдаг, Дэлхийн банкны төслүүдэд хаанч Монголоос apply-даад би өнөөдөр Вашингтон DC-д ажилтдаг ийм боловсон хүчнийг өнөөдөр Монгол улс бэлтгэж гаргамаар байна. Тэгэхээр биднийхаар мэдээж дэлхий явахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бид нэр дэлхийгээс зарим нэг юмнуудыг хулбарлаж авахаас аргагүй. Гэхдээ дэлхийг дагаж явж байгаад Монгол улс мөн чанараа алдчих юм бол дэлхийн боловсролыг Монголд эзэмших суурь нь байна уу? Дэлхийн хөтөлбөрүүд хэдийн юм л байна шүү дээ. Одоо бүр $50,000 сурдгийг 5,000-аар Монголоос сурах болцоог нээж өгнөгөд нэг нь яриад их юм. Хизээ гэдэг зүйдэл байна шүү дээ. Одоохондоо бол амаргүй байна. Өнөөдөр Монгол улсын дэлхийн топ 20 сургууль дотор за 10 гаруй сургуулиуд нь л Америкийн сургуулиуд гэдэг. Европоос Зүүрхийн сургууль за Камбриж, Оксфорд гэдэг цөөхөн сургуулиуд тийшээ ордог. За тэгээ 21-20-оос нь ахуулаад Токиогийн их сургууль, Сингапурын үндэсний их сургууль, Австралийн үндэсний их сургууль гэдэг цөөхөн сургуулиуд ордог. Монголын МОС гэдэг жагт өндөр Монголда хамгийн л нэг номерын сургууль 1000 хэдэн зуудаар өлөөдөж агсдаг байхгүй. Тэгээ энэ бол өнөөдөр Монголын одоо манай МОС-ийн багш нар муудаа биш шүү дээ. Өнөөдөр тэнд сурж байгаа төгсөөд гараад ирсэн багш нар нь Америкийн том сургуулиудад төгссөн. Гэхдээ юуг яаж дэлхийд өнөөдөр хэмждэг вэ гэхээр тэндээс одоо хичнээн эрдмийн том бүтээлүүд гарч байна. Тэ? Олон улсын нөгөө шинжлэх ухааны том хэвлэл мэдээллүүдээр хичнээн юу гарч байна. За тэндээс гараад өнөөдөр гарсан шинэ инновацууд нь амьдрал дээр хэрэгжиж байна. Гэх мэтчлэн ийм эмийг нь ярих гэхээр Монголын өнөөдөр төр засгаас царайг дэмжсэн юм байхгүй байхгүй. Саяхан бид хамтдаа гэдэг форум зохион байгуулсан. Тэрэн дээр ялангуяа шинжлэх ухааны салбарт оруулдаг хөрөнгө оруулалт Монгол улс өнөөдөр энэ ингээд дэлхийн том графикийг аваад үзэх юм бол зарим улс орнууд бол жишээлбэл бүр ийм том тойргууд байж хаад бид нар цэгч байдаг байна. Монгол улсын ойрын зорилт гэдэг юм бол бид нэр энэ том хавтгай дээр дэлхийн том дотоодын нэр бүтээгдэхүүнээс шинжлэх ухааны салбарт оруулдаг хөрөнгө оруулалтыг цэг болгох хэмжээ гэж хүсэж байгаа гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр сая 15 оны төсөвдөр гэдэг жахад шинжлэх ухааны салбарт орох хөрөнгө оруулалтыг хаснаа гэж яриа суучсан шүү дээ.
Тэгээ ийм байдлаар бид нар өнөөдөр дэлхийдээ энэ зэрэгцэн гэж яриад бол амаргүй байхгүй. А гэхдээ Монголын залуучууд бол маш толгойтой. Мэдлэг боловсрол сайн байвал мэдлэг суурилсан эдийн засаг нөгөө бүх юмыг новооруулах бодлогыг хийх нь суур гарна үстэй. Мэдээж мэдлэгийг гэхдээ хүмүүс нөгөө мэдлэгтэй байлаа гэд мэдлэгийг дэлхийд зарах. Мэдлэгтэй гэдгээ дэлхийд өнөөдөр бас сурчлах. Яг цагаад болохоор одоо олон юм чинь бас PR л байна шүү дээ. Дэлхийн түвшинд гэсэн. Тэгэхээр яг тэрүүнийг нь болохоор төр хийх хэрэгтэй байхгүй. Төр бодлоготой их ёстой байтал 4 жилийн циклээр хаагаад явчлаа. Тэгээ яг энэ одоо бид нар нэг улс төржиж болохгүй нэг 9 сэдв байгаа даа байхгүй. За үндсэн хуулийн асуудал. Ардын нам засаг орж болохоор өөртөө тохируулаад үндсэн хуулинд өөрчлөлт оруулж болохгүй. Ардсан нам засаг орж болохоор бас болохгүй. Гадаад бодлого нь ялангуяа хоёр хурц шарны бодлого нь. За энэ томоохон төслүүдээр яг ардын намын үед нэг юм яриад, ардсан намын үед нэг юм яриад явах юм бол бид нэр онгойтой харагдаж байгаа байхгүй. Дэлхийн түвшинд боловсрол бол яг энүүний гол сэдв. Ардсан намын үед ч бид нэр ийм юм ярина, ардын намын үед ч ийм байдлаар хүмүүс ярина гэхгүй. Одоо 12 жилийн боловсролын хүрээнд 3 удаа сонгуулийн хүрээнд 3 өөр юм ярьсан ийм л боловсролын систем. Тэгээд тэр 6 наслангууд хэлмэгдээ явчлаа шүү дээ. Хэлмэгдээд явчлаа. Одоо аль хэдийн. Тэгээд тэрнээс гадна гендерийн асуудлаар хэтэрхий их нэг талыг барьж явснаас болоод боловсролын салбарт эрчүүдийн асуудал дээр бас сөрөг зүйл гарсан шүү дээ. Одоо зүгээр энгийн жишээ авъя л да. Манай салбар 4500 ажиллаж байна. Нэг редакцид ороод тоолвол эрэгтэйг нь тоолоход амархан шүү. Танай салбар бол яг тийм болсон. Тийм. Тэгэхээр энэ юу юм бэ гэвэл бид нийгмийн түүчээ нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр чухал нарийн юм дээр шинжилгээний бодлогыг эрчүүдтэй эмчүүд ийм эрэгтэй эмэгтэй гендерийн харьцаага барихгүй болохгүй нэ гэд энэ алдааг тэгвэл яаж хийж засах хэвээр бодит боломж дэлхий дээр тэгвэл яадаг юм Монголд яаж оруулж ирэх боломжтой юм. Энэ бол үнэхээр бас амаргүй өнөөдөр бид нар цаг мөч дээр ирчээд байгаа байхгүй. Монгол улс тодорхой хэмжээнд хөгжсөн. Монгол улсын боловсрол бас дэлхийд бид нар тийм чих хойгоор бас жагсдаггүй өнөөдөр. А гэхдээ өнөөдөр дараачихын алхмыг хийх гэхээр яг яах вэ гэдэг дээр л өнөөдөр очиод гацчаад. Яг энэ гендерийн асуудлаар би нэг эмэгтэйчүүд ба улс төр гэсэн нэг тийм ном уншиж байгаа. Тэгээд тэрүүн дээр бац битсэн байсан. Эмэгтэйчүүдийн гендерийн асуудлыг мэдээж ярилгүй яах. Зарим улс орн бол тэрүүнийг бүр үндсэн хуулийнхаа хүрээнд хийгээд өгсөн мэт. Зарим нь зөвхөн сонгуулийн тухай хуулиндаа, зарим нь болохоор улс төрийн намын тухай хууль эсвэл улс төрийн нам нь өөрийнх нь дүрмэндээ заагаад өгсөн мэт. Тэгэл Монгол Ардын нам 25% гэдэг. А гэтээ сүүлийн үед юу үүсч байна гэхээр ялангуяа зарим хитэг хөгжсөн улс орнуудад нөгөө эмэгтэйчүүдийгээ дэмжнэгээ яваадсан чи эрэгтэйчүүд нь хоцорсон байна гэж байгаа юм. Тэгээ сүүлийн үед ямар гендерийн бодлого орж ийнэ гэхээр аль нэг хүүснээс 40% төлөөлөл байна гэдэг юм яригдж байна гэж. Тэр өнөөдөр Монголын ихтэй сургуулийн оюутнуудын 60 гаруй хувь эмэгтэйчүүд болчиход байна гэж. Тэгээ үүнээсээ үүсээд ялангуяа энэ гэр бүлийн доктортой амьдралтай гэдэг хэмжлэн нийгмийн сөрөг олон үр дагаврууд өөр ирэхгүй гарч ирж байна. Тухайн үед 90-ад оноос өмнө Орос руу явуулахад 5 эрэгтэй 5 эмэгтэй ч гэдэг юм уу те 10 эрэгтэй 10 эмэгтэй гэж явуулдаг. Энэ бол бас тийм муу бодлого биш байж гэж би одоо зүгээр боддог шүү дээ. Ингээ гадаадд сурж байхад манай зарим гадаадд сурж исэн найз нар гадаад нөхөртэй гадаад их нартай болсон мэт. Үгүй чи ямар сони юм бэ? Яагаад гадаад хүнтэй сууч вэ? Би 5 жил одоо Японы нэг хотод амьдарсан. Манай хотод өөр ямар ч эрэгтэй монгол хүн байхгүй. Бид нар ингээ 3 эмэгтэй байдаг. Тэгээ бид нар ч одоо зуны амралтаараа эренгүүтээ хүнтэй суултаа нүштэй. Тэ амжихгүй шүү дээ одоо хүнтэй танилцаад суuna гэж. Тэгэхээр бид нар энэ гендерийн харьцааг ч гэсэндээ одоо салбарууд дээр төдийгүй ер нь л эсэлтийн бодлогоор хүртэл хийх ёстой гэж зарим нэг юм дээр бол бид нар хийхээс өөр аргагүй. Отгонбаяр сайд багтаа бол энийг зөвшөөрдөг байсан шүү. Зөвшөөрдөг байсан. Тэгэхээр та нар хийх ёстой үстэй. За арай олуулан бол хийж нь үстэй. Бид нар бол хийхээр тийм зорилт тавих ёстой гэж бодож харж штэ. Одоо манай мөрийн хөтөлбөр арай эцлэгдэж гараагүй. Тэгэхээр нэг юм байна л да. Хөгжлийн цэгц бодлоготой болъё гэд. За танаа намаас ухшилтай инквери үед мянганы зорилтонд чиглэсэн нэг зохис бодлого гаргаж ирээд хинч жааш навч яваагүй. 4 зөвлийн циклээр л яваад байна шүү дээ. Хөгжлийн цогц бодлоготой болоод маргаашуу тэмцлээ зогсоохын төлөө яагаад улс төрийн хүчнүүд улс төрчид юм хийж чадахгүй байна. Санаачлах бол зөндөө л байна шүү дээ. Зөндөө байна. Би яг наадхантай чинь санал нэг байна. Монгол улс хөгжлийн цогц бодлогогүй 3 сая хүнтэй байж иж 4 жилийн циклэр өнөдөр явж байгаа болохоор бид нэр ийм өргөдөлтөй нөхцөл байдалд хүрсэн байхгүй. 90-ад оноос өмнө Хятад Монгол хоёрын хөгжил яг адилхан түвшинд байсан. Өнөөдөр Хятад улс хаана бид нар өнөөдөр хаана байгаа л тийм. Өнөөдөр Хятад энэ том улс хүртэл эдгээр гадаадын хөрөнгө оруулалт маш их байгаа. Өөрснийх нь ч гэсэн баячууд их байгаа ч гэсэн 5 жилээр хөгжлийн бодлогыг батлаад явчихна. Гэтэ баталдаг тэрүүнийг боловсруулдаг субъект нэг байгаад. Тийм болохоор өнөөдөр Хятад улсад за хүний эрх хэрэгжүүлээгээд олон асуудлыг ярьж байгаа ч гэсэнтэй гадаадууд оруулалтыг хийгээд байна. Доктортой болгон байгаа болох.
Монгол Ардын намаас бид нэр санаачлаад бас инх бол дарга өөрөө намын дарга болохдоо бид нэр одоо энэ үндэсний зөвшөлтсөл гэдэг юм эхлүүлье гэдэг. Тэгээ үндэсний энэ цогц бодлогыг хамтдаа суужгаад улс төрийн намууд хийя. Тэгвэл мэдээж арталсан намаас оролцсон юм чинь, хувьсгалт намаас оролцсон юм чинь, иргэний зориг ногоо намаас оролцсон юм чинь бид нэр хинж засаг барьж исэн, хинж өнөөдөр олон хойсон цөөн хойсон хэрэгжүүлэх тийм үүрэг хүлээе гэдэг. Гэтэл харамсалтай нь одоо яг нөгөө ирэх барьж байгаа өнөөдөр хамгийн олон суудалтайгаа арталсан нам маань энүүн дээр хоошоо суугаад энэ юм дээр бас одоо санснаар тийм оролцсонгүй л дээ. Яг л одоо энүүнээс үүдэл одоо дараа нь яах вэ гэхээр дараагийн 4 жилд хэн ирэх барих нь тэрүүний бодлого мөрийн хөтөлбөр нь явах нь. Гэтэл мөрийн хөтөлбөр бол уухтаа яг таны яриад байгаа цогц бодлогын л нэг хэсэг байх хэрэгтэй байхгүй. Магадгүй одоо артсан нам илүү баруун. За хөрөнгө оруулалтаар мөнгө нэмэгдэл юм байгаа зү. Тий. Магадгүй зүгээр тэрүүний хэрэгжүүлэх арга барил нь өөрөөж. Монгол Ардын нам зүүн одоо зүүн төвийн үзэл баримталтай гэдгээр нийгмийн магадгүй халамж хамгааллын ч гэдэг юм уу дунд давхаргыг дэмжсэн татврын бодлогоч байдаг юм уу явуулж болно. Эсвэл артсан нам болохоор барууны чиглэлийн улс төрийн нам учраас хувийн хвшлүүдийг илүү их дэмжсэн бодлогоор явуулаад. Гэхдээ яг эцсийн мөчөд очих цэг нь нэг л байх хэрэгтэй байхгүй. Хүрх арга зам нь хүрх одоо арга барил нь арай өөр байж болно. Гэтэл өнөөдөр нөгөө цэгээш тодорхойлж чадахгүй байгаа болохоор бид нар цэгээ тодорхойлж чадахгүй байх юм чинь гадныхан бид нар дээр ич хөрөнгө оруулалт гэж хамтарч ажиллая гэхүү гэдэг л өнөөдөр болчоод ийм нөхцөл байдал дээр ирж байна. Баялаг түгээх тараах, баялгаа барьцаалах төр бодлого нь өөрчлөлт байна шүү дээ. Тэгэнгүүтээ зорилттой хэсэгт юмаа өгөх биш, хавтгааруудад өгчөнгүүтэл дунд давхрын доошоо унчаад байна шүү дээ. Хүн амын 9% нь дундаж байгаа боловч ядуус нь олон байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлогыг хүртэл яаж харах хэвтэй? Хэдэн жилийн циклээр харах уу? Одоо хамгийн сонирхолтой нь яг нэг ядуурлын индекс гэдэг энэ гол нийгмийн гол индексүүдийг одоо боддог, судалдаг тэр арга аргачлалаа хүртэл бид нар өөрснөө өөрчлөлт хийх сүүлийн хэдхэн жилийн хооронд. Ингээд бид нар нөгөө өмнөх он жилүүдтэйгээ харьцуулахад айгүй амаргүй болоод ирлээ. Монгол улс өнөөдөр ядуурлын хувьд хэцүү байгаа шүү дээ. Ер нь бол 3 оны нэг нь л ядуу байгаа. Монголчууд бид нар заримдаа тэрнийг хүлээн зөвшөөрдгөл байгаа болохоос ш. Хит хавтгааруулсан мэдээж халамжийн бодлогыг бол альч нам баримтлах нь буруу. Та нар ч хоёр их найдал тараасан байна. Гэхдээ нөгөө талаар сая нөгөө үн докторжуулах төсөлгээд 30 хэдэн компани 4 их найт төгрөг тараачлаа шүү. 4 их найт. Энэ бол 4 жил 6 сар Монголын иргэн болгонд 21 мянган төгрөг тараасантай адилхан үн докторцсон докторжоог. Бүр инээдтэй нь одоо жишээлбэл Хөгжлийн банкнаас гэдэг жахад маружингийн үйлдвэрт хүртэл мөнгө өгсөн байна гэл ингээл тэгэхээр өнөөдөр маружингийн салбар унтсан юм уу? Тэр нь Монголын хөгжил тийм чухал байсан юм уу? Импортын дамгайлсан л шүү. Тэгэхээр ийм өнөөдөр сонирхолтой тоо баримтуудыг бид нар бол ярьж болно. Гэхдээ би бас тэгж боддгийн. Өнөөдөр хүүхдийн мөнгө л өгнө гэхэд хавтгааруулсан халамж гэдэг. Америкт ч хүүхдийн мөнгө байдаг шүү дээ. Австралид ч хүүхдийн мөнгө байдаг. Зүгээр харж байхад дунд давхаргаа дээшээ гарах эсвэл дундаа доош суугаад ядуу руу орчихгүй байхад л бодлого илүү их уяхын тулд юу их хэвээр тэгвэл. Шинэ юм уу өсөд шийдэл хайгаад байна шүү дээ. Тий. Бид нар өнөөдөр жижиг ялангуяа дунд бизнесүүд бол хамгийн их ажлын байрыг бий болгодог. Хамгийн их дундаж давхаргыг тэжээдэг өнөөдөр юу байдаг? Салбар байдаг. Уг нь бол би 2010-аас 13-4 оны яг ингээд хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтуудыг харж байхад уулуурхаан салбар бол гадаадын хөрөнгө оруулалтын 50 гаруй хувийг авсан мөртлөө нийт ажлын байр бий болгосон нэг 10 орчим хувь байсан. Гэтэл хөдөө аж ахуйн салбар нийт хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг л авч байгаа мөртлөө нийт ажил эрхлэлтийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Жижиг дунд бизнес бас яг адилхан. Гэтэл бид нар жижиг дунд өнөөдөр бизнесүүдээ хэрхэн яаж хөгжүүлэх талаар бас ахаа зохис бодлого хэрэгтэй байна. Би мэдээж өнөөдөр жижиг дунд бизнес гэдэг нь уянгийн хэлээд байгаас нэг бодлын бараг л үнэн байгаад шүү дээ. Нэг хэдийн эсгий тавч үйлдвэрлэхээс цаашгүй. Тэгэнгүүтээ том үйлдвэрүүд нь Эрдэнэ үйлдвэрийн тавч үйлдвэрлэх гэдэг шүү дээ. Жижигтрийг жижигрээд байна шүү дээ. Тий. Уул нь бидний том зах зээл рүү орохын тулд үйлдвэржилтийн бодлого гаргацсан, тогтоолоо гаргацсан. Атлаас нь байдаг. Одоо энэ уугур руу гарах том зах зээл байна шүү дээ. 16 сая хүнтэй уртлын зах зээл, хойдлын зах зээл бүхэн боломж байна шүү дээ. Ингээл бодлого байхгүй болох төр бид нэрд алдаад байна шүү. Алдаад байна. Өнөөдөр зарим ялангуяа сая 11, 12 онд эдийн засаг сайн байхад манай зарим жижиг дунд бизнесүүд бол бүр жижигнээсээ дундал руу ороод дундхаасаа томрох яг тийм эвцэгтэй мөчтөр ирсэн юмсан. Яг тэрүүн дээр төрийн бодлого болохоор хэрэгтэй байсан. Төрийн бодлого гэдэг нь Монголын зах зээлд ерөнхийдөө одоо ханаад эхэлсэн. Монголын зах зээл жоохон шүү дээ. Бид нарыг экспортод гаргахад дэмжлэг үзүүлээч гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Хоёр улсны одоо харилцааны харилцааны ажиллагаагаар за худалдааны гэрээгээр нөө стратегийн түншлэл гэдэг асуудлаар энийг ярьж эхэлсэн. Гэтэл яг тэрүүн дээр манай улс олигтой хөдөлж өгөөгүй.
Хөдөллөө гэхэд өнөөдрийг болтол бас л нөгөө Японтой байгуулсан том худалдааны гэрээ тий одоо Хятадтай байгуулсан юмнууд нь яг одоогоор эцэлэгдээд энүүний үр дүн бас бодтойгоор харагдахгүй л шүү дээ. Одоо хүртэл бид нэр махны экспортыг яриад, экспортын квотаг яриад нэг жилээр жоохноор нэмэгдүүлээл яг тэр нь өнөөдөр малчтад маш том импакт болохоор одоо мах бэлтгэл үйлдвэрлэл бас хөгжөөгөл байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг энэ цогц бодлого гэдэг юм өнөөдөр хин дээр маш том хэрэгтэй гэдэг юм бэ гэхээр том компаниуд бол харьцангуй гайгүй. Бид нар бол өнөөдөр 11 12 онд би ч гэсэн том компанид ажиллаж л байсан. Бид нар Гонконгд очиод гэхдээ хэцүү шүү дээ. Нэг нэрийн бараан дэлгүүртээ 2 сая хүрэхгүй ширхэг бүтээгдэхүүн экспортлдог хэдэн компанитай тэд нар хоорондоо алцдаг улстай бол 8 их хэцүү үстэй. Монголд ер нь Монголд өнөөдөр гадныхан одоо хөрөнгө оруулагчид Монголын компаниуд ч гэсэндээ за Монгол руу оруулж зарна гэхээс илүүтэйгээр Монголд юу үйлдвэрлэж гадагшаа зарж болох вэ гэж хардаг байхгүй. Энэ бол уг нь бол хамгийн зөв бодлого. Хамгийн зөв бодлого. Хамгийн их ажлын байрыг бий болгож нөгөө дундаж давхаргыг бий болгох бодлого. Гэтэл яг тэрүүн дээр нь өнөөдөр бид нар чинь хүссэн үсээгөө хоёр улсынхаа аль нэгээр нь заавал дамжуулж тэрнийг экспортлно. Эсвэл Орос руу Хятад руугаа экспортлно. Гэтэл тэр хоёр улсын хамтын ажиллагаа одоо нөгөө хөрш орны одоо юу гэдэг бол тэг гадаад харилцааны бодлого гэдэг бол бас л савлаастай юм шүү дээ. Харилцаагаар юу визгүй болоод 1 жилийн дараа гэсэн чинь Монголын экспортод иргэнүүл авчирч чадсангүй гэдэг л дүгнэлт гарч ийлээ шүү дээ. Тэр шүү дээ. Одоо ялангуяа Орос өөрөө эдийн засаг нь ямар байгаа вэ тийм биз дээ. Орос өөрөө одоо ажиллах боловсон хүчин хямдхан. Дээрээс нэмээд дэлхийн зах зээл рүү гарах боломж өндөр. Тэгэхээр монголчууд эсэргээрээ тийш очиод Оросууд яг бидний хүссэн хүлээснээр Монголд ирж аялал жуулчлал хийж гинөө, юм худалдаж авч гинөө, гадаад худалдааг сонирхож гинөө гэвэл бас л өвөл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийгөө хамгаалах гэдэг юм уу одоо хүрээгээ тэлэх энэ бодлого бол бидний хувьд өнөөдөр яг яаж өгүүлэгдэт байна вэ гэвэл тэгвэл нэг салбарыг барилтаа. Бүр одоо бойлог бүгдээр бүх салбарыг хөгжүүлж чадахгүй за яг энэ жилд арьс шир. За бид нар 40,000 малтай тэндээсээ бид нар одоо өндөр зэрэглэлийн ийм арьс шир үйлдвэрлээд Gucci рүүч гэдэг юм уу те. За бүр том дэлхийн том брэнд болог United Colors of Benetton бид нар нийлүүлээд тэндээсээ арьс шир үйлдвэрээ Монголын өнөөдөр 10 компани нийлээд ганцхан компанид өнөөдөр нийлүүл Монголын 10 компани ганцхан компанид нийлүүлэхэд хангалттай. Энэ юмыг л өнөөдөр хийгээд өгөх энэ одоо дундын энэ манай уг нь аж үйлдвэрийн танхим манай гадаад харилцааны яам одоо энэ бүх одоо байгууллагууд бол хийчих хэвээр. Харамсалтай нь энэ дэр бодлого алдагдаад байгаа болохоор жирийн нэг Монгол компанид очиод United Colors of Benetton дээр очиод би нэгдэж гарч чадахгүй нь шараад байдаг шүү дээ. Нэгдэх бас хэцүү. Манай салбарын сэтгэхүй тий. Манай салбарын тэр нэгдэхтэрээ бас таарах. Нэгдээд гараад ирлээ гэхэд нөгөө хариуцлага үүрэгтэрээ бас таарах. Би бас яг тийм юм дээр бас ажиллаж исэн. Гадны компанитай Монголын 2 3 компани гэрээ байгуулж үзсэн. Тэгээд за танах 30%-ийг нь танах одоо арай том хүчин чадалтай 40-ийг нь танах 20-ыг нь хийн шүү гэхэд яахаараа 30-ыг нь хийн шүү гэдэг. Яахаараа энэ 40-ыг аваад байгаа. Тэгжээснээ энэ 30%-ийг нийлүүлж байгаа нь чанарын алдаа гаргасан. Тэнгүүт шууд тэр чигээр нь 100% гэрээ цуцсан. Яг л ийм өнөөдөр нөхцөл байдал дээр тулгардаг учраас нөгөө магадгүй салбарын гэл нэг том холбоодууд байгаад байгаа. Тэр мэн энэ дээр ажиллах хэрэгтэй. Төрийн бодлого яамдууд ажиллах хэрэгтэй. Тэнхэм ажиллах хэрэгтэй энэ дээр. Танай үед чинь хүртэл аж үйлдвэрийн яамтай байсан шүү дээ. Үйлдвэр худалдааны яамтай байсан. Үйлдвэр худалдааны яамныхын сайд намын чинь дарга хүртэл байлаа. Тэгээд бодлогыг тэр үед их зэгцэлсэн гэж яриад. Одоо үйлдвэржилтийг дэмжиж гэдэг айн жижиг дунд үйлдвэрийг дэмжлээд томчуудаа жижиг болгоход итгэхийг задлуулчлаа гэж хараад байдаг биш үү? Үйлдвэр худалдааны яам тухайн үед таавал санаж байгаа багараг л Монголын үйлдвэрийн бүхэл чиглэлийг хамарч байсан шүү дээ. Хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэр гэл ингээл үйлдвэр худалдаа үйлдвэр худалдааны яам гэж ажилласан. Одоо бол цаасан дээр босоо айгүй олон паркууд байна шүү дээ. Тий. Уул нь үйлдвэржилтийн бодлого явсан бол энэ паркууд баригдаад эхэлсэн төмөр зам нь явчихл байсан тий. Одоо би хувь хүний хувьд л тэгж хардаг шүү дээ. Магадгүй энэ олон паркууд зарим нэгэн зөв өстой улс төрийн шоу байжээ. Мөнгө угаалт байж. Өнөөдөр би Дорногов зөндөөл очиж үзчихсэн сайн шанд гэх тэн дээр нэг хэд олигтой босцсон байхгүй шүү дээ. Яг төрөнтэй хадлан чөлөөт бүсгээл нэг баах юм барьсан. Өнөөдрийг болтол тэнд босгоцсон байхгүй шүү дээ. Тэр үтэл өнөөдөр одоо энэ 100 айлыг ийшээ тийшээ нүүлгэн гээл ярьдаг тэнд очиод татцсан тогонч байхгүй шүү. Төвөн шуум сүлжээнтэй олигтой холбогдсон байхгүй л шүү дээ. Ийм байж өнөөдөр жижиг дунд бизнесэгч байдаг юм уу томыг ч гэсэндээ тийшээ явж сайн шанд очиж үйлдвэрээ байгуулаа гэдэг бол утгагүй байхгүй. Өнөөдөр ерөнхий бид нар бас би бас гадны хөрөнгө оруулалтын компанид хаад би сайн шантын төслийг нэлээд сонирхож байна. Бид нар тэрүүн дээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна гэдэг компанитай хүртэл уулзчихсан.
Гэтэл тэрүүний яг ерөнхий нөгөө мастер төлөвлөгөөнд хүртэл батлагдаагүй. Тэр нь яг боломжтой юм уу гэдэг нь тодорхойгүй. Улс төрчтэй очиод уулзахаар да нэг нь за наа чин шал худлаа та гэл нэг нь наа чин маш боломжтой өнөө маргаашгүй явах гэж байгаа гэл. Дараачих нь болохоор ер нь бараг баригдаад эхэлж байгаа гэл. Тэгэхээр нөгөө энэ том юм дээрээ нэгдсэн бодлого нь угаасаа л байхгүй байгаа л энэ нэг яг үрдэн харагдаж байна. Тийм бизнесийн орчны бодлого ч том тодорхой биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр хүн жишээлбэл тийш 100 сая доллар авчиад хийхин тулд 100 хүнтэй уулзахад ядаж 70 тэрнийг дэмжих хэрэгтэй. Гэтэл 100 хүнээс өнөөдөр 20 юм уу 30 дэмжиад бусд нь болохоор энийг улс төрийн шоу гэж харж байгаа. Тэрнийг тийм дэмжүүлэх суурь нь төрийн бодлого зэгцтэй цогц байх. Урт хугацааных байх хэрэгтэй тийм. За тэгвэл та нар тийм юм дээр хэрэг алдаа өмнө нь гаргасан дунд хугацааных алдааг хэрэг засч чадах уу? Бид нар бол таавал тоонд байгаа үний нэг шүү дээ. Тийм. Энэн дээр бол бас алдаа тодорхой хэмжээгээр гарчаа гэдэг би бас хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр одоо Монголын томоохон үйлдвэржилт, томоохон уул уурхайн төслүүд өмнө говь руу одоо ингээд говийн бүсүүд рүү өөрөө ирэхгүй явчихна. Өнөөдөр төмөр замын төсөл олигтой явцсан ч бас алгал байна. Сайхан сошиалар баахан явлаа шүү дээ. MCS компани зураг хийчээд мөнгөө шийдчихэд төмөр замаа барих гэхээр үгүй гэжсэн нь одоо бариулахгүй гэжсэн нь одоо өөрснөө мөнгөө хаанаас олно доо гэд ингээд гүгээд явж байна. Тэгээ одоо сав эцсүүлд нь урд төршөөч гэдэг юм уу мөнгө олж бариулах юм шиг байна гэдэг. Өнөөдөр яг л ийм юм. Эдийн компаниар өнөөдөр бариулж байна. Тэгсэн дээр ядаж нэг MCS-ээр бариулсан бол энэ чинь 2000 ажлын байр хангадаг гэсэн байхгүй. Тэгэхээр яг л үнэнтэй адилхан бид нар ч гэсэндээ ажил алдчих. Олон юм дээр бид нар маш их бас удаан байсан байна. Та энийг багтаагаад та уул уурхайн change management гэсэн нэг шинэ зүйл ярьдаг штэ. Тэрнийг тэгвэл яаж хийх юм? Тийм за тэр шийдлээ өчигч илүү их ойлгомжтой хэлж байна. Би бол одоо тавталгын төслийг бид нэр эхлүүлэх хэрэгтэй гэж боддог. Цагаалтлага. Тавталгын төслийг. Бид нэр одоо нөгөө алтан дээр суусан гуйлагчин гэдэг шиг. Гэтэл бидний доор байж байгаа алт маань улам л үнцэнгүй бас болоод байгаа байхгүй. Өнөөдөр нүүрснээс татгалзъя гэдэг тэр аяараа дэлхийд даяар байгаль орчин нээлттэй технологи дэмжиж гэдэг юм явж эхэлж байна. Хятад улс бид нэр хамгийн оргил үедээ бид нэр хятад улсын нийт хэрэглээний 2% л хангаж ирсэн. Тухайн үед би яг ойдлогоо дээр ажилладаг байсан. Юугаар хамбогд руу явж байгаа хамбогдын нөгөө зам бол ерөөсөн вагон шиг явдаг гэсэн байхгүй машинууд дундуур нь хүн зурж гарч байхдаа дайруулчих уу гэдэг тийм байдлаар бид нар нүүрсээ зөөгөөд байхтал бид нар 2% л нийт хэрэгцээг нь 2% л хангадаг байсан. Бид нар 5-7-гоо за ингээд явуулаа. Бид нар дараачин хит удаа яриад ерөөс хөдлөхгүй байгаа нь 5 дугаар цахилгаан системийн төсөл. Өнөөдөр Улаанбаатар хот за ялангуяа томоохон үйлдвэрлэлийн төслүүд ярина гэж та жишээлбэл ярьж байна. Би бас ийм төслүүдийн тэзүүдээр ажиллаж үзчихсэн. 12 мегаваттын эрчим хүч хэрэгтэй гэхэд манай Монголын төвийн шугам сүлжээний эрчим хүч нь за илүү нөөцний 4 мегаватт л гарна даа гэж байгаа юм. Тэгэхээр энэ юу хөргөж байна гэхээр том үйлдвэрлэл нөгөө том яриад байгаа төсөл бол байхгүй л гэсэн үг. Байхгүй л гэсэн. Бид нар яг одоо нөгөө бүсчилсэн хөтөлбөр гэдэг юмыг өөрөө ирэхгүй хүн болгоонуудаар ярьж эхэлж байна. За хэрвээ өмнө гоо манай үйлдвэрлэлийн бүс байх юм бол тэнд тэгвэл эрчим хүч хэрэгтэй. Тэнд тэгвэл усны томоохон түгээ бүрээд хэрэгтэй. Тэнд мэдээж хот суурин газрууд бид нар барьж байгуулах хэрэгтэй. Энэ ажлуудыг бид нар хийх хэрэгтэй. За яг манай айл бүс нь манай махыг нийлүүлдэг. Монгол улсын махыг нийлүүлдэг гол бүс нь байх. Айл бүс нь яг манай хөдөө аж ахуйн одоо манай гурил гэдэг энэ бүхнүүдийг нийлүүлдэг бүс нь аль нь байх. За тэгвэл гурилаа нийлүүлж байгаа газараа бид нар алтаа авахад байх бас зөв үгүй. Гэл энэ бүгдийг бид нар бас заашгүй бодож эхлэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Хэрвээ бид нар яг энэ бүх бодлогыг одоо яг энэ юг өөр ирэхгүй тавиад гаргаж ирж чадах юм бол Монгол улсад өнөөдөр Монгол улсыг бас боломжтой улс байна гэдэг дэлхийд дахин бол өөр ирэхгүй харсан байж байна. Бидний хувьд бол яг л өнөөдөр бодлогын хувьд өөрөө хэлж байна. Бодлого байна. Яг алдаатай байж болно, буруу байж болно. Туйлын зөв бодлогоч гэж бас юу байх вэ? Мэдээж тэндээс авах юм аваад гэхдээ хамгийн гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид нар оюутлогоо төслийг эхлүүлэх гэж тухайн үедээ чинь хичнээн жилийн хэрүүл болж хамгийн сүүлд эхлүүлээд одоо эхлүүлснийхаа дараа буруу байна гэдээ ярьчихна. Одоо тэгээ 6 жил буруу зүйн тухай ярилцлаа шүү. Буруу зүйн тухай ярилцлаа. За тэгээ бүгдээрээ нэг 20,000 одоо үсгчтэй тэгштэглээ. Нэг хэсэг нь бодох гээд нэг хэсэг нь 20,000 гүшээ гэдэг ингээд өнөөдөр бол яриад сууж. 5-7 төслийг бас л бүгдээрээ зөв бурууыг л яриад сууж байна. Ярьсаар байтал энэний үн цэн нь улам л унаал байна. Одоо дараачийн удаа бид нар айгуул Японы компаниг өрөөтж ирэхгүй юм руу орох гэдэг байгаа байхгүй. Яг тэрүүнтэй адилхан бид нар энэ яг стратегийн том төслүүдийг бид нар нэгэн зэрэг эхлүүлэхэд Монголд хүнд байна. Нөөц болцоо, за дид бүтэц манай яам тамгын газарч бэлэн биш байдаг юм байлээ. Би тухайд оюутлогын төслийг дөнгөж эхлүүлж яхад ажиллаж байхад манай яамдууд бидний өгсөн ийм зузаан баримт өчгтөд танилцуулж амжихгүй байна. Яагаад бол манай хүн хүч хөрөлцөхгүй байна л гэж хэлчихсэн байхгүй. Тэгэхээр яг тэрүүнтэй адилхан бид нар энүүнийг шат дараалтаа явах хэрэгтэй. Магадгүй би нэг гадны жишээлбэл мэрэгчлэнүүтэй хэд хэдэн хүнтэй уулзж яхад гэжсэн.
танах яг нэг бодох хэрэгтэй юм. Ялангуяа энэ уул уурхай дээр олон жижиг төсөл эхлүүлэх үү? Хэдхэн том төсөл эхлүүлэх үү? Хэдхэн мега төсөл эхлүүлэх үү? Хэдхэн мега төсөл эхлүүлэх үү? Олон жижиг төслүүд бол нэг бодлын олон Монголын чинь жижиг компаниуд тийшээ оролцоод бас ингээд юу ярихад бол боломжтой. Өөрснөө эзэн сууж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ өнөөдөр нэг тэрбум доллар гаргаад юм хийчихэр Монголын компаниуд бол бас бий болсон биз дээ зөндөө. Нөгөө талаараа том төслүүд эхлүүлнэ гэдэг бол та бүхэн хяналт тавихад илүү амархан бол. Хяналт тавихад илүү амархан бол. Тэгвэл нэг хэсэг сая ялангуяа 10, 11 онд, 12 онд бол зүгээр сум болгоно л нэг уул уурхайн бараг л төсөлтэй байлаа шүү дээ. Тийм тэрүүн дээр хяналт нь алдагдаад сүулдэ байгаль орчинд ямар тэр уул уурхайн change management-ийг зөв хийчүүл бид эдийн засгийн ямарлаас гарчнаа л гэж хэлэх гээд байна да. Би бол Монгол улс өнөөдөр 3 сая хүн амтай байж ийм их баялагтай байж хямраад гэдэг ингээд суугаад байгаад бол гайхаж байгаа. Өнөөдөр Австрали улс ч гэсэндээ эдийн засгийн тэр чигээрээ л уул уурхайд суурилсан шүү дээ. Хөдөө аж ахуй шүү дээ. Канада ч гэсэн ерөнхийдөө уул уурхайгаар одоо явж байгаа улс. Тэгэхэд өнөөдөр энэ улсууд бид нэр хямарч байна гэдэг ингээд бид нар шиг эцсүүлдээ тулаад одоо нэг 2% өсөлттэй 1% өсөлттэй цалин мөнгө утахгүй тавьж чадахгүй байх шүү гэдэг ингээд суухгүй шүү дээ. Тэр юуг харуулж байна гэхээр мэдээж уул уурхай бид нар байлгүй л яах вэ. Гэхдээ уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээгээд бусад салбаруудаа бас хөгжүүлж чадсан юм. Бид нар мэдээж уул уурхайг шүтнэ гэж бол байхгүй. Гэхдээ энэ магадгүй Монголын эдийн засгийн ойрын хугацаанд бидний эргүүлэх нэг том хүрдэн байна. Энэ хүрдээ эргүүлэнгүүтээ энэ том хүрдээр дараа чи ямар жижиг хүрдийг шүт юм уу, бүр том ямар хүрдийг эргүүлэх вэ гэдэг дээр л бид нар анхаарах хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч таны хэлж байгаагаар уул уурхайгаас орсон мөнгө 21 мянган байдлаар ч байдаг юм уу, ингээд хараад тарахтай биш тий. Тийм тарахтай бол биш. Танай нам 10 жил дангаараа засаглаж 2004 оноос хойш Арслан намтай хоноргоо нийлүүл засаглах хугацаанд юмнууд хөдөлгсөн мөртлөө үр дүн муу байна штэ гэж хэлүүлж өвшөөрөх үү. Жишээлбэл энэ дээр бодлогын алдаа болсон уу, эсвэл хөгжлийн гацаа байсан уу, эсвэл зах зээлийн өрсөлдөөний лайд тушаа болчихоо. Би бол аль нь л байсан гэж хэлдэг. Засаглалч гэсэн тухайн үед амаргүй л байсан. Бид нэр яг 45 судалтай тухайн үед байсан та мэдчихэж байгаа. Гэхдээ тухайн үед бол нөгөө улсын хурлын дэгийн тухай хуулиар цөөнхтөнд таалагдахгүй бол хэдэн хугацаанд завсарлага аваад ингээ яваад өгдөг, завсарлага аваа гадаад явчихдаг, хөдөө явчихдаг. Ийм цаг үе байсан. Тухайн үед бол тэзүүн батлагдсан мөртлөө юм нь хийгдсэн мөртлөө олон төслүүд хөдөлж чаддаг. Ямар санда интернетээр онгой тавьсан биш. 5 дугаар цахилгаан станцын шавыг 4 удаа тавьсан гэдэг ингээд. Тэгээ энэ бол өнөөдөр онгой юм шиг боловч энэ эмгэнэл байхгүй. Тэгээ нөгөө бид нар юмаа хийх ёстой гэдгийг мэдж байгаа, хийх гарцын ч заримдаа мэддэг. Гэхдээ л бид нар тэндээс хин юу хүртэх гээд байна ч гэдэг юм уу. Эсвэл за ардын нам засгалж байгаа үед хөдлөхгүй юм шүү. Тэгээ за яах вэ? Оюутлогыг нь хөдлөгчөө дараа нь 5 толгойг нь манай үед хөдлөх ёстой ч гэдэг юм уу. Нэг ийм жижигхэн юмнаас болоод хоошоо суусаар хагаад хинэн ч хүрсэн юм байхгүй. Өнөөдөр ингээд бид нар үнэлэмжийн алдаад сууж байна. Энэ энтриг бол нэг сегментийн болохгүй ойлголцох байгаа хоёр том компанийн дуудаж авчраад их ажлын сегментчилж өгөх. Эсвэл ойлголцох байгаа хүмүүсийн өрөөндөн дуудаад загнад зандрахтай биш чиглүүлж өгөх нь нэг эв нэгдлийг хангаж таварстай байна шүү дээ. Тэр үл яг байгаа. Тийм тэгтэл тэгсэн мөртлөө тэр хүн юу хийж болох эрхтэйг нь заачаад болохгүйг нь зааж өгөөгүй шүү дээ. Тэгэхээр хуулийн шинжилгээ бас болохгүй байгаа үстэй. Болохгүй байна. Өнөөдөр би бол одоо Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр бол зорилт нь бид нэр одоо ингэж харж байгаа. Зөвхөн нийгмийн зорилтууд байна. Гол зорилтууд. Эдийн засаг нь болохоор тэр нийгмийн зорилтыг бий болгохын төлөө эдийн засаг яаж ажиллах вэ гэдэг тийм нийгмийн хөдөлгөгч эдийн засгийн хөдөлгөгч хүч нь яах вэ гэдэг тийм. Энэ эдийн засгийн хөдөлгөгч хүчийг ингэж явуулахын тулд засаглал хууль эрх зүйн орчин ямар байх вэ гэдэг ийм системтэйгээр явах уу гэж би харж байгаа. Өнөөдөр 2011-12 онд Монгол улсын эдийн засгийн хөгжил 17.6% байсан. Би ялангуяа гадны тухай үед бол Монголын том бүх компаниуд баг орж ирж байсан. PricewaterhouseCoopers, ING гэл ингээл одоо зарим нь ч гэсэндээ цөөхөн үнэтэй ч гэсэн үйл ажиллагаа явуулж байна. За ингээд Flor гэдэргээл гадны том уул уурхай мега төслүүд дээр ажилтдаг компаниуд орж ирээд Монгол залуучуудыг мөнгө зодож авчихсан. 7,000, 8,000, 10,000 бид нэр тэр үтэл гадаад ажиллаж байгаа залуучуудыг 20,000-аар авч ажилуулдаг гэсэн. 20,000 доллараар Монгол залуучууд үнэлэгддэг гэсэн. Одоо бүх юм байхгүй шүү дээ. Энэ бүх юм дууссан байхгүй. Тэгээ энэ дээр бид нэр за чиний буруу юу, миний буруу юу гэхээс илүү би бол тухайд гарсан байсан уу байсан. Хэн ч боломж нь илүү их байсан. Боломж нь илүү их байсан. Тухайд уул уурхай ямар амар одоо тэ тухайд бүүн байла тэ дэлхийн
бүхий л одоо улс орны нүдэнд Монгол улс харагдаал Монгол том конференц хийхэд 10 хэдэн том банкуудын банкерууд ирээл ерөнхий сайдтай уулзгал цагаа авч чадахгүй алцаал манай сайд нар ч олддгүй хүмүүс байсан шүү дээ. Тэгэл сайд нар ч одоо айлаа сайд нартай уулзгал өстой чадахгүй би уг нь дэлхийн одоо том номер тэд компани уг нь одоо захирал тэгэл одоо чадахгүй маа гэл ингээл үүтэнд нь суугаал бараг уулзах цагийг нь зарим нэг хүмүүс бараг худалддаг юм уу яадаг. Ийм л өнөөдөр байдалтай байсан. Бид манай одоо дарга нар өөрснөө Лондонд очиж мөнгө босгох гээд явж шин. Гадны компаниудтай уулзмаар байна. Манай төрөнгө оруулалт хийгээч. Манад мөнгө хэрэгтэй, цалин мөнгө тавьж чадахгүй болох гээд байна. Ингээл ийм нөхцөл байдал өөр ирэхгүй орж байгаа байхгүй. Тэгэхээр би бол бодлого байна уу байна. Бодлогыг хэрэгжүүлэх чинь хүсэл хамгийн гол нь хүмүүс. Яг нөгөө хэрэгжүүлэх хүмүүс нь байна уу? Байна. Байхгүй болчиход байгаа. Намаараа талцлахгүйгээр нэг бодлоготой л байх хэрэгтэй. Нэг бодлоготой л байх хэрэгтэй. Зүгээр манай намын нэг авах юм гэх юм бол бид нар айгүй тийм босоо тогтолцоотой нам шүү дээ. Монгол ардын намыг заримдаа энэ дээр шүүмжилдэг. Гэхдээ би бол ялангуяа улс төрд энэ бол бас зөв зүйтэй гэж боддог. Надад бол улс төр гэдэг бол их тийм амбицтай хүмүүсийн цоглол бөөгнөрл байдаг шүү дээ. Тэгээд та бүхэн ардчлаараа үзэлцээд олонхийнхаа ороо шийдээ гэд ингээд явах юм бол энэ бол амаргүй юм бол. Бодлого гарлаа. Мэдээж бодлого гаргахын өмнө судалгаа хийх ёстой. Мэргэжилтүүдтэй уулзах ёстой. Бодлого гарлаа тас хэрэгжүүл гэж ингээл явдаг. Хэрэгжүүлэлтэн дээр баян хяналт тавиад үнэхээр болохгүй л дунд нь бид нэр засвар өөрчлөлт оруулдаг. Одоо өөрснийгөө буруу юм хийжээ гэдгийг ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаг. Ийм л байх ёстой байхгүй. А тэрнээс өнөөдөр одоо ардсан нам өөрөө ирэхгүй бас хүлээн зөвшөөрч эхэлж байна. Бидний аягүй том хэцүү амаргүй юм бол фракцуудын зөрчил байгаад байна. Фракцгүй ардсан нам болёо гэж намын дарга нь хүртэл өөрөө уриалж эхэлсэн. Энэ үл яадаг вэ гэхээр нэг юм хөдлөхгүй л тэгэхээр бүх хүмүүстэй зөвшөлдөх хэрэгтэй болдог. За. Би бол нөгөө талаас хариуцлагын тодорхой бус, хариуцлага оногдуулдагын тодорхой бус, хариуцлагатай байх тоглолтын тодорхой бус, ёс зүйн тодорхой бус учраас л хин ч юм хийхгүй шүү дээ. Мөнгөнд нөгөө амлалтаа ороод баахан туйлчаад мөнгө цацчаад яваад өгч шүү дээ. Эсвэл эхлүүлсэн юм дараагийнх нь хийх гээд хайчаад яваад шүү дээ. Өөр тавьчаа яваад шүү дээ. Нөгөө маш их итгэж тэгээ дараачийн үед их өрийг үлдээвэ гэдэг шиг юм болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг л өнөөдөр тийм байна л да. Төрийн бодлогыг өнөөдөр ингэж хүр тавилаа гэд энэ үрийг тэгвэл энэ болгоос гарахын тулд эдийн засгийн хатуу бодлого хэрэгтэй юу? Нэг хэсэг нь одоо бол нэг хатуу бодлого мөрөөддөг юм уу? Хатуу бодлого явуулаас хатуугаар байгаасаа гэж хардаг хандлагыг дэврээгээд иш зориуд. Би бол тэгж боддгийг. Өнөөдөр Америк ч гэсэндээ том эдийн засгийн хямрал болоод тэрүүнээс хойш нөө чөлөөт лассисфер гэдэг те чөлөөт эдийн засаг зах зээлэл бүх юмыг шийднэ гэдэг юмнаас бас болчиход байгаа байхгүй. Барууны улс орнууд өөрснөө. Ялангуяа өнөөдөр нийгэм эдийн засгийн тогтворж байгаа үед дундаж давхарга их биш байгаа үед боловсралтай одоо тал нь их биш байгаа үед засаглал бол сул байгаа үед бол ялангуяа төрийн бодлого бол нэлээд чанга явах хэрэгтэй гэж би боддог. Тэгжээж өнөөдөр хүрэх ёстой хүмүүст нь халамж одоо юуг нь бид нар хүрэх ёстой. Зарим нэг юмнуудаас нь бид нар болохгүй бол тасгаад одоо авдаг бас л байх л ёстой байхгүй. Өнөөдөр жишээлбэл Япон улсад гэдэг жахад өв залхамжлалын татвар гэдэг маш өндөр байдаг. Яагаад вэ гэвэл бид нар нэг баян дараатай бас бөөн өв залхамжлал ингээл яваад байх юм бол тэднийг хинч хизээч гүйцэж авч чадахгүй болж эхэлдэг. Тэгээ энэ бол юуг харуулах чинь гэхээр аль хор нийгмийн өндөр тэгш болгоно гэдэг. Ардчлал гэдэг хүмүүст шудраг ёсыг авчирна гэдэгтэй. Шудраг ёс тэгш байдал гэдэгтэй. Гэтэл тэгш байдал гэхээр юм баггүй. Одоо би танаас маш их баян хүн байлаа гэхэд та хоёр хоёрт тэгш юм боломж өгнө гэх юм бол танд ч 20 өгнө, надад ч 20 өгнө. Гарааны нөхцөл үү? Тий, яг адилхан байхгүй. Хэрвээ та хоёрыг өнөөдөр тий яг адилхан боломж олох гээд байх юм бол танд арай их илүү өгөөд надад арай бага өгч гэдэг юм. Ийм л юм яриад байгаа байхгүй. Дээр нэг зураг бас яг интернетд явчихсан. Өнөөдөр энэ бол одоо тэ шудраг байдал, энэ бол тэгш байдал гэх. Тэгш байдал гэхээр бүгдэр нэг энэ адилхан давцан дээр зогсооцсон намхан хүүхэд нь намхан чигээрээ үлдээд юм харахгүй. Дунд хүүхэд нь арай жоохон өндөр болсон. Өндөр хүүхэд нэртэй дэргүү хашааны цаадах юмыг харж чадчихсан. Тэгэхээр бид нэр намханд нь арай илүү өндөр зогсох санал өгөө, дунд нь дундыг өгнө. Өндөрт нь та тэртэй дэргүү өндөр юм чинь та өөрөө зогсоод харж штэ гэдэг энэ боломжийг бид нэр өгөх гэж өгнө яваад байгаа. Гэхдээ магадгүй энэ одоо хавтгааруулсан халамж гэдэг юм бол тэдэл бидний хүссэн үр дүнд бол хүрээгүй. Гэхдээ зарим нэг боломжийг хүмүүст олгосныг бол олгосон. Эдийн засгийн хатуу бодлогыг болгохоор танай нөгөө нийгмийн чиг баримжаа гэдэг үзэл бодлоготой чинь шууд зөрчилж байгаа юм шиг өнцөг үүсч болно шүү дээ. Гэхдээ энэ бол эдийн засгийн хатуу бодлого гэдгийг бол ингэж ойлгох хэрэгтэй байхгүй. Мэдээж одоо тодорхой хэмжээгээр бид нэр нийгмийн халамж хамгааллуудыг явуулах хэрэгтэй. Гэхдээ бид нэр эдийн засаг зах зээл бүхнийг шийднэ гэж хайж болохгүй л гэж хэлэх гээд байгаа.
Тийм зах зээл бүхнийг шийднэ гэж. Тэгэхээр зарим тохиолдолд зарим салбраас зарим салбарыг бол жоохон хумх бодлого болж явуулж болно. Зарим салбарыг тэлэх бодлого явуулж болно. Бүр либералчлаар яаж байгаа. Бүр либералчлах бол бүр зохицуулах хэрэгтэй болж байгаа. Өнөөдөр жишээлбэл маш олон улс орнууд тэгж штэ өөрөө ирэхгүй. Жишээлбэл Хятад гэдэг жахад маш олон автомашиныг үйлдвэрлэж байгаа. Сая хамгийн энгийн жишээл хараа л та. Төрийн банк нь малчтын зээлийн хүүг 18 болгоод бууруулчингууд хамгийн том хаан банк хөдөлгөхөөр болчих гэж болж штэ. Энэ ч л өөрөө юу юм бэ гэвэл төрийн зохицуулалт хэрэгтэй байна гэдэг ийм үед тий харагдаад байна шүү дээ. Тэгэхээр төрийн оролцоо цааш дээр нь хэрэг байх хэрэгтэй эдийн засагт. Төрийн оролцоо тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Гэхдээ хит их биш байх хэрэгтэй. Одоо яагаад байна вэ гэхээр шүү дээ. Бодлогоо бариад одоо бол төрийн оролцоог багасгах гэдэг бодлого яваад шүү дээ. Одоо болохоор яагаад вэ гэхээр наа чин төр чи өөрөө бүр ингээ бодлогоо гаргаад тэрнийг хэрэгжүүлээ бүр жижиг юм хүртэл хийгээд эхэлж байгаа юм. Бүр формо оёх асуудлыг хүртэл бараг төр өөрөө төрийн өмчт компанитай байгаа тэрүүгээрээ хийлгээд ийм юм руу яваад эхэлж байгаа байхгүй. Одоо би өнөөдөр захиалагч жишээлбэл би хувийн хвшлүүлээ гэхэд би захиалагч байгаад би өөрөө тэрнийг бариад эхлэх юм бол утгагүй болоод эхэлдэг. Тэгэхээр яг энэ өнөөдөр бид нэр бодлогыг төр тодорхой хэмжээгээр мэдээ зохицуулах хэрэгтэй. Аль салбарыг хөгжүүлэх, хүн амынхаа аль тал дээр бид нар анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндүү, боловсрол. Нөгөө талаар бид нар зарим нэг салбаруудын хөрөнгө оруулалтыг жоохон хумих хэрэгтэй, хумхил хэрэгтэй. Өнөөдөр дугаарын хязгаарлалт хийхэд Улаанбаатарын боож өгчөөсөө одоо тасцсан шүү дээ. Энэ бол нэг талаар хүний эрхийг бол амар зөрчиж байгаа. Тэгвэл зорилттой хэсэг рүү мөн халамж юм уу эсвэл мөнгө санхүүгийн бодлого руу аль хэсгээр нь хязгаарлалт хийх хэрэгтэй. Та аль талаас нь харддаг вэ? Нэвтрүүлэгч дуусгах юм л да. Би бол жишээлбэл одоо MCS-ийн од гэдэг хүмүүд бол 21,000 төгрөг бараг шаардлагагүй байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр ялангуяа энэ мөнгийг хэрхэн яаж олох вэ гэдэг талаар яг л нөгөө нийгмийн халамж хамгааллаас одоо тодорхой яам агентлагуудаас судалгааг нь хийгээд хүрх ёстой хүмүүст нь тэгвэл 40,000-ыг нь хамаагүй өгье л да. Өнөөдөр Монголд 3 сая хүн амтай байж ийм их баялагтай юм байж нэг хэсэг нь өсөөд байдаг, нэг хэсэг нь банкн дээрээ ч очиж 21,000 төгрөг авахгүй байж улс нь өгөөд идэг ийм шаардлага байгаа юм. Гэхдээ өнөөдөр бид нэр ямар ч халамж хамгаалалгүй ингээд бас хайчхан зөв зүйтэй юм уу? Тэгвэл их зэрлэг ардчил Монголд үүсгэх. Тэгвэл өршлөөд зээлж аваад идэх ах юм уу те? Тий. Уул уурхаагаас. Тий, уул уурхаагаас зээлж аваад идэх ах юм уу? Зээлж авч идээд төрийн бодлого нэрээр 30 компанид өнөөдөр 4 тэрбум төгрөг, их 80 төгрөг өнөөдөр жишээлбэл тараацсан байдаг. Энэ бас зөв юм уу? Энэ бүгдийн ард өнөөдөр төр тогтвортой бодлого байхгүй болохоор 4 жилээр хаад байгаа болохоор тэрүүнийг нь одоо жирийн арт хүн битэл бид нар ч зүйлтэй ойлгох юм шүү дээ. Тэрнийгээ дагаад төрд итгэл алголоод тогтолцоонд итгэл алголоод өөр юм өсч магадгүй шүү дээ. Өөр юм өсөж эхэлж байна Монголын арт. Тэр суурин дээр нь тоглолт хийчих магадгүй шүү дээ. Магадгүй болох гэдэг. Харин тийм. Тэгэхээр бидний өнөөдөр бас Монголын арт түмэн бас би мэдээж их орныхоо ирээдүйг өнгөлөг өөдрөгөөр харж байгаа. Мэдээж бид нар алдаа дутагдал их гаргасан. Энэ бол амаргүй зам байсан. Мэдээж бид нар яаж өөрснийгөө 200 гаруй жил арчил гэдэг юмар явцсан улс оронтой өөрснийгөө зөвшөөрөх 20 жил гэдэг бол өнөөдөр заримдаа манай улс төрчид би алдаа гаргаж ийн гэдгээ өөрснөө мэдхгүй гаргадаг байхгүй. Мэдхгүй юм юу мэдхгүй байна гэдгийг мэдхгүй хүнтэй чинь юу ярих юм бэ тийм биз дээ. Гэхдээ өнөөдөр 20 хэдэн жил бид нэр тодорхой амийг бас зааж гинүү зааж гин. 90-ад оны ихээр гадаадаас нэг мэрэгчлэн ирэхэд тэр хүний хэлсэн болгон бурхан минь зөв байсан бол өнөөдөр 20 хэдэн жилийн дараа бид нар бас зарим нэг хүмүүсийг цэгэндэг болсон шүү дээ. Энэ таарах юм байна. За энэ бол болж байна. Энүүнээс мундаг Монгол мэрэгчтэн Монголд байгаа шүү дээ. Гэхмэчлэн бид нэр өөрснийгөө бас үнэлдэг цэгэндэг цаг болцсон. Мэдээж алдаа гаргаж байгаа юм чинь ингээд бүх өнөөдөр одоо алдаа гаргасан юм чинь ингээд бүх хүмүүсээ бас халаад солиод ингээд явах нь бас юу л вэ? Алдаа гаргасан хүн гэдэг бол юм сурдаг байхгүй. Тэрүүний үр дүнд би ахиж ийм алдаа гарахгүй юм шүү гэдэг хэрвээ тэрүүнийг зөвөр дүгнж чадах юм бол тэрүүний үр дүнд улам сайныг хийж чаддаг. Алдаа гаргаж үзээгүй хүн бол бүр тэрнээс илүү алдчих бас магадгүй байдаг. Тэгэхээр би гэхдээ гинжнээсээр алдах юм бид нар бас байна шүү дээ. Тийм ээ тийм. Тэгэхээр улс их орн гэдэг бол өнөөдөр алдаа гаргасан юм чинь гээд бид нэр өнөөдөр бүр шинэ сонголт хийх хэрэгтэй юу? Эсвэл алдаа гаргасан юм чинь арай илүү сайжруулах хэрэгтэй гэж хүмүүсээ бид нэр шахах хэрэгтэй юу? Өнөөдөр улс их орн хүнд байгаа гэд зарим нэг нь баг Монголоос цухтаагаад явж штэ. Тэгвэл өнөөдөр энэ улс их орны чинь хэн өнөөдөр хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийд өнөөдөр боловсрол эзэмшиж байгаа манай найсар ч гэсэн олон байна. Урт хугацааны сайн бодлого, урт хугацааны сайн ажил хэрэгтэй. Ойлгох. Тийм. 11 12 онд Монголын залуучууд дэлхийд ажиллаж сурж агаад Монгол улс руу хууль ирчихсэн. Өнөөдөр буцаад Монголоос цаашаага хөдөлгөөн эсрэг чиглэл рүү явцсан. Монголоос яа цухтах гэдэг юм баг явж эхэлж штэ. Монголдод чиглэх хүчил хэрэгтэй. Татах юм хэрэгтэй. Татах юм итгэл үнэмшил байдаг. Тэгээ энүүн дээр Монгол улс хөгжнө гэсэн тийм итгэл үнэмшил надад бол байдаг. Мэдээж бид нар алдаа гаргасан ч гэсэндээ бид нар бол урагшаага алхаж байгаа
улам сайхан болж байгаа, бидний үед сайн болно гэж би боддог. Тэгээ энүүн дээр манай улс төрийн намууд маань улам их хариуцлагатай байгаасаа гэдэг тийм бас чин хүсэл байдаг. Мэдээж энүүнийг гэхдээ зөвхөн ингээд өнөөдөр улс төрийн намууд байх ёстой гэдэг чин хүсэл байгаа болохоор болчихно гэж би харддаг. Ялангуяа улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль, энэ хууль тогтоомжууд бас уламж хангах ёстой гэж боддог. Өнөөдөр тийм үг эсэн шүү дээ. Нөгөө их хурлын том дарга болохоор таны зөрчиж болдог жижиг хууль, том хууль гэж байдаг юм аа. Та аль ч хуулийг л та зөрчиж болохгүй л байхгүй. Тэгэхээр өнөөдөр улс төрчид маань ч гэсэн ирэх барьж байгаа хүмүүс маань том хувийн хвшлийн ч гэсэнтэй энүүнийг бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр төрийн бодлогот хувийн хвшлийн хамаагүй нөлөөлдөг, өөрсөндөө ашигтай байдлаар гаргадаг энэ юмнууд ч гэсэндээ байгаа шүү дээ. Энүүнийг тэгвэл яаж тасны зогсоох юм бэ? Энэ болгоныг зэгслээсээ тэгээд энэ болгоно нөгөө Монгол сайхан болоосоо гэдэг итгэл үнэмшлээ намынхаа бодлого дэлгэрэх сайн уйж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд ажилч амжилт өсөй ирж орсон баярлалаа. За баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Хурал Баатрин Булган даяар оролцлоо. Манай телевизийн хөтөлбөр үргэлжилж байна.